За Монгол банкнаас бол 2019 оны инфляцийн суурь төсөөллийг бол нэмэгдүүлсэн байна. Энэхүү үүнийг нэмэгдүүлэхэд нөлөөсөн гол хүчин зүйлс юу байв? Тийм. За сайн бацгаана уу? Сая бид нар бол бодлогыншлиг улирал болгон хийдэг. Тэгээд өмнөх инфляцийн төсөөллийг бол нэмэгдүүлж 8% орчим болгосон байгаа энэ оны хувьд. Учир юу гэхээр нэгдүгээрт бол одоо 8 сарын инфляциас харах юм бол одоо Улаанбаатар хотод бол 10.5% байгаа. Үүний 3.1% нь бол махны үнийн өсөлт бол тайлбарлаж байгаа. Тэгэхээр бол махны үнийн өсөлт маань бол ерөнхийдөө удирдлын хандлага нь бол 7 сараас эхлээ буугаад 8 сард үргэлжлэн буй 9 сард үргэлжлэн буурдаг байсан боловч энэ жилийн хувьд бол удирдлын хандлагаас өөр чиглэлд бол өөрчлөгдөж байгаа. 7 сард бол өссөн эсрэгээрээ 8 сарын бараг эхний 3-7 хоног бол өсөж чад сүүлийн хагас руу бол бага зэрэг буурсан 9 сард гэсэн бага зэргийн бууралттай бол явж байгаа. Тэгэхээр бол левлэр бол махны үн маань бол бидний төсөөлөөс хамаагүй өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой нэгдүгээрт. За хоёрдугаарт нь бол төрийн зохицуулалттай бараа бүтээгдэхүүнүүдийн үн бол сүүлийн саруудад нэлээд өссөн. Халуун дулаан, цахилгаан дээрэс нь бол дээд босрлын үн бол өссөн байгаа. Ингээд бол энэ манай инфляцийн 0.81% бол тайлбарлаж байгаа. Тэгэхээр энэ эдгээр маань бол ерөнхийдөө бол нийлдэхин шалтгаантай инфляц гэж бол хэлж болно. За эдгээрийн ер нь бол эдгээрээс нийлдэхин шалтгаантай инфляцийг бол бид нэр өмнөх төсөөлд бол оны сүүл рүү буурнаа гэж үзэжсэн бол энэ маань бол буурахгүй бага зэрэг буурах боловч бидний хүлээлтээс бол арай багаар буурахаар болсон учраас л инфляцийн төсөөллөг бол нэмэгдүүлсэн гэж хэлж болно. За эрэлт талдаа бол харьцангуй тогтвортой эрэлтийн шалтгаантай инфляц бол харьцангуй тогтвортой байхын дүр зураг бол хэвээр хатгалагдчихж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө инфляцийн төсөөллийг бол нэмэгдүүлэхэд голлох хүчин зүйлүүд үзүүлж байгаа энэхүү нийлүүлэлтийн талын одоо хүчин зүйлсүүдийн нөлөөг бууруулахад яг ямар алхмуудыг хийх шаардлагатай вэ? Та бас өмнө хэлж байсан энэ зүйл болгонд бол Монгол банкас хариу үзүүлээд байх нь бол тийм зохимжгүй байдгаа гэж байсан. Энэ чиглэлд ер нь засгийн газартаа хэрхэн хандарч байгаа вэ? Яг хоо ерөнхийдөө бол нийлдэхин шалтгаантай гэдэг маань ерөнхийдөө богино хугацааны төр зургийн шинжтэй ихэнх нь зарим нь бол бас дэд бүтцтэй холбоотой асуудлууд бол бас хугацаанд үйлчлэх юм эрсдэлтэй. За яг төрийн зохицуулалттай бараа бүтээгдэхүүнүүдийнх бол ахиж өсөхгүй энэ өсөлт нь бол хадаглагтаад 12 сарын дараа бол үнийн нөлөө нь жилийн инфляцс бол арилна. Харин махны үнийн хувьд бол экспортын эрэлттэй холбоотойгоор экспортын бэлтгэлтэй холбоотойгоор махны үн дотоод бол өсөж байгаа гэж бид нар ойлгож байгаа. Яг хуу засгийн газрын зүгээс бол чиглэлийн яамдууд нь бол бодлогын зохицуулалтаа бол хийгээд явж байгаа гэж бид нар бол харж байгаа. Тэгэхээр эдийн засгийн хүлээлтийг харъя л да 2019 оны одоо гүйцэтгэлийг бол аль аль талд өөрөөр гаргасан Азийн хөгжлийн банкнаас засгийн газраас одоо бас Дэлхийн банкнаас ч гэсэндээ бас Монголын банкнаас ч гэсэндээ танилцуулж байсан. 19 оны хувьд бол тийм ч өөрчлөлтгүй байх шиг байна. 20 оны хувьд харин Азийн хөгжлийн банк болоод засгийн газар Монгол банк ч гэсэндээ бараг төсөөллөө бол бараг 2 орчим хувиар бол өсөлтийн төлөвийг бол бууруулсан байсан. Тэгэхээр 2020 одоо оны хувьд бол яг энэхүү эдийн засгийн өсөлт агшихад нөлөөлөх гол хүчин зүйлсийг хэрхэн харж байна? Тийм. Тэгэхээр яг энэ нөгөө 20 оны өсөлтийг бол бид нэр өмнөх төсөөллөөр бол 6%, 1% байна гэж төсөөлжсэн. Одоо бол 5.6. Уяа одоо 0.41-ээр бол бууралчаад байгаа юм тийм. Тэгэхээр бид нар яагаад дуурсан бэ гэхээр нэгдүгürt бол уул уурхайн өсөлт бол саарна гэж харж байгаа. Энэ оны хувьд бол засгийн бажимлалтын алтны агуулмж бол өндөр байгаа харьцангуй. Эх оноос бол илүү их буурахаар байгаа даалгавар уйдлагын алтны агуулмж. За энэ бол нэгдүгээр нөлөөлнө. Хоёрдугаарт нь газрын тосны өсөлт үйлдвэрлэлийн өсөлт бол энэ он бол өндөр байгаа. Тийм учраас суурийн нөлөөгөөр эх онд бол төдийл өсөхгүй гэсэн төсөлт байгаа. За нүүрсний хувьд ч гэсэн нэг төдийл өсөлт гарахгүй байх. Яагаад тэгэхээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үн бол буурах гэдэг эх оноос. Тийм болохоор уул уурхайн өсөлт бол саарна гэж бол бид нар бол өсөлт нь бол саарна гэж бол харж байгаа. За уул уурхайн бус салбаруудын хувьд бол өсөлт бол харьцангуй тогтворч байх гэсэн хүлээлттэй байгаа. Тэгэхээр яг уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдаа авагч бүгд найрамд Хятад ард улсын хувьд Америк нэгдсэн улс хоорондын худалдааны маргаан бол ер нь бол хурцсан шин чанартай байгаа тань. Ер нь эх жилээс ч гэсэн Америк нэгдсэн улсаас бүгд найрамд Хятад ард улс руу хийж байгаа хөрөнгө оруулалтаа бол сааруулна гэж очиж байна. Иймэрхүү гадаад оршийн нөлөөлөл Монгол улсын эдийн засагт ерөөхдөө аль суугаар нөлөөллийг үзүүлэх бол үүнд яг одоо яаж үүний эсрэг яг яаж ямар бодлого хэрэгжүүлэх нь зохимжтой бол. Тэгэхээр энэ маш чухал асуудал л доо.
Америк нэгдсэн улс, Бүгд найрамдах дотор Улс хоёрын хоорондох тодорхойлооны зөрчилдөөн гүнзгийрээд байгаа. Энэ маань бол олон улсын зах зээл дээр тодорхой ус байдлыг нэмэгдүүлээд байгаа. Тэгэхээр тухайлах юм бол засгийн үн бол одоо буурлаа. Саяын одоо 2 дугаар үйлрэл цаашдаа бас буурах трендтэй байна. Үүнд гол нөлөөлж байгаа нь ерөөсөн тодорхой ус байдал байгаа. Өөрөөр хэлэх юм бол Хятад маань өөрөө засгийн гол одоо юу гэдэг хэрэглэгч улс. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулагчдын хувьд тодорхой ус байдал үүсгэж байгаа. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг ч энэ маань сааруулах юм нөлөөлөл үзүүлээд байгаа. Түүнхээр бол засгийн эрэлтийг бол бууруулах тодорхой ус байдлыг үүсгэхээр засгийн үнд буураад байгаа. Тэгэхээр энэ маань бол биднэрт шууд нэг худалдааны одоо үнээр дамжаад манай гол төхий бараа бүтээгдэхүүний үнээр дамжаад бол биднэрт хамгийн түрүүнд нөлөөлж байгаа. Цаашдаа одоо нүүрсний үнийг бууруулах эрсдэл байгааг бол байгаа. Алтны үнийн хувьд л харьцангуй гайгүй байна. Яагаад тэгэхээр бол хөгжингүй улсууд тухайлбал Америк нэгдсэн улс бодлогыг өсгөж байгаа учраас алтны хувьд бол харьцангуй үнийн өсөлт бол хадгалагдах юм чинь одоо хандлагатай байгаа. Инновац 2050 зөвхөн Bloomberg телевизээр